Илгээ хоргүйжүүлэхийг хүсвэл хүрэн манжин улаан ловон хэрэгэл. Илгийг хоргүйжүүлэх гарын дорох хамгийн энгийн бүтээгдэхүүн бол хүрэн манжин улаан ловон. Шүүсийг нь ууж болно. Хүрэн манжинг жигнэх юм уу чанаж шүүсийг нь гаргаад бага зэргийн лимон эсвэл эсэн чихтэй хольжууж болно. Эрүүл амьдрах гэж гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг заавал авч хэрэглэх шаардлагагүй. Хүрэн манжингийн шүүс хэрхэн бэлтгэх вэ? Хүрэн манжингаа эхлээд сайн цэвэрлэ. Цэвэрлсэн манжингаа 10-аас 15 минут жигнэнэ. Учир нь жигнэсэн манжинд уураг шингээхэд сайнаар нөлөөлөх бодис агуулгаддаг. Жигнэж бэлэн болгосон манжингаа шахаж шүүсийг нь аавна. Энэ шүүсийг байн гууж хэрэглэх нь илгийг хоргүйжүүлэхэд тустай. Шүүсийг дангаар нь ууж дастлаа бага зэргийн лимон эсвэл элсэн чихэр нэмж хэрэглэж болно. Манжингийн шүүсийг ялангуяа өвөл хаврын уйлралд хэрэглэвэл илүү тустай. Улаан лувангийн шүүс хэрхэн бэлтгэх вэ? Хүнсний ногооны сойзоор лувангаа сайтар үрж, зориултын жим суугаадаг шингэнээр угаана. Үүний дараа сайтар зайлна. Ингэж цэвэрлсэн лувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчнэ. Шахаж гаргасан шүүсийг дангаар нь ууж таслаа усаар бага зэрэг шингэлж ууж болно. Нарны гэрэл, дулаан хүйтэн зэрэг нь лувангийн тижээллэг бодисуудыг устгадаг. Иймд шүүсээ тэр доор нь уувал маш сайн.